Тэгээ улсын их хурлын гишүүд хууль дээдл нь хуулийг чанд баримтлан гэж хангар өргөдөг. Монгол улсад одоо хүн засаглах уу, хууль засаглах уу гэж бид ярьдаг. Улсын ерөнхий сайдыг огцруулах асуудал өргөн барьсан цагаасаа эхлээд Монгол улсын үндсэн хууль болон улсын их хурлын тухай хууль, улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль маш олон зүйл заалтыг зөрчлөө. Эцсийн санал хураалт хүртэл одоо үндсэн хуулийн томьёолыг зөрчсөн ийм санал хураалт болж байна. Анхнаасаас дэглэсэн одоо ийм найруулгаар микрофон алах барьж одоо хүч төрж хууль зөрчиж Бямцаг садан ийм одоо асуудал шийдэж байгааг харамсаж байна. үг үсэг холбогдох хуулинд одоо үндсэн хуулийн цэцэн анхаарал авах ямар санал байна вэ? Монгол улсын бас ерөнхийдөө 20 Тэрнээс биш үндсэн хууль зөрчсөн асуудал байвал хууль үйлчлэхгүй харьяа Монгол улс хууль үйлчлэх ёстой шүү. Хууль засгалдаг байх ёстой. Хууль засгалдаг байх ёстой шүү. Энийг За ингээд эцсийн найруулгыг сонсон тооцлоо. За. За, зурчлаа ийм муухай одоо тоохгүй байна. Миний хувьд муухай л юм. Яа харин